За сайн байцгаана уу манайхаа. Дахин нэг дугаараар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа таатай байна. Энэ удаагийнхаа дугаараар нэлээд хүнд сэдвтэй нэгэн хэргийн талаар ярьж хүрэх бэлтгэсэн байна. Энэ хэргийн талаар орчуулж байхдаа миний сэтгэл нэлээд өвдөж байсан учраас иймэрхүү хэргийн талаар сонсоод сэтгэл нь тавгууддаг хүмүүс байх юм бол энэ удаагийн дугаарыг маань сонсохгүй байхыг зөвлөж байна. За ингээд гол хэрэг рүүгээ орцгоё. Луис Анна Турпин 1968 оны 5 дугаар сарын 24-нд нэг номлогчийн гэрт 6 хүүхдийн нэг нь болон мэнтэлсэн. Луисын бага нас үүмээс хамаан донд өнгөрсөн. Тэрнээсээ маш их травматай болсон учраас тэрний бага нас тэм сайхан өнгөрөөгүй. Луис 16 настай ахлах сургуулийн сурагч байхдаа тухайн үед өөрөөс нь 8 ах буюу 24 настай байсан одоогийн нөхөр болох Дэвидтэй танилцсан. Луис тухайн үед найз залуу гэж хит их явснаасаа болж хичээл номооч хийхээ болж улмаар баруун Виржиниа мужийн Принстон дахь сургуулаасаа өгдөг. Луис тухайн үед бол нас нэлээд жоохон бас өөрөөсөө олон ах хүнтэй хит их цагийг өнгөрөөж байсанд нь эцэг их нь маш их дургүй байсан учраас тэднийг уулзахыг хориглодог байж. Үүнээс үүдэж үнэхээр нэг нэгэндээ хайртай байсан залуу хосууд эцэг ихийнхээ энэ шийдвэрийг эсэргүүцэж гэрээсээ хамтаа зугтан Техас руу хурч тэндээ хэсэг хугацаанд хамтаа амьдэрсэн ч удалгүй цагдаа нарт баригдан гэртээ буцан ирдэг. Луисыг Дэвидтэй уулзуулахгүй гэж эцэг их нь янз бүрийн арга хэрэглээд яаж ч хориглоод дийлэхгүй байсан болохоор Луисын эцэг их болох Филлис Вейн нар эцэст нь тэднийг адислан гэрлэхийг нь зөвшөөрснөөр Луис Дэвид хоёр 1985 онд баруун Виржиниа мужид гэрлэжээ. Үүнээс удалгүй тэр хоёр анхны хүүхдээ үлгийтэй авснаар хүчирхийллийн аимшигтай он жилүүд эхэлжээ. Тэд нийт 13 хүүхэдтэй болсон. За ингээд Луис Дэвид хоёр гэрэлснээсээ хойш 1999 он хүртэл Техас мужийн Форт Уорт хотод амьдарч байгаад Техас мужийнхаа Рио Виста руу нүүрсэн. Тэндээ очиод амьдарч байхад нь байр нь хитрхи жижигхэн зайтай. Тэгээд тэр хоёр айгүй олон хүүхэдтэй байсан болохоор тэрний жижигхэн байшинд нь ерөөсөө бөөндөө багталцаж шингэлцэхгүй байсан байгаа юм. Тэгээ энээсээ болоод тэр хоёр нэг шийдвэр гаргана. Энэ шийдвэр нь юу байсан бэ гэхээр 12 хүүхдийнхээ 10-ыг нь байшингийнхаа хажуу талын нэг жижиг чиргүүлд амьдруулах болж хамгийн бага 2 хүүхдээ л өөрсдөө гэртээ авч үлдсэн. Дэвид Луисаа хоёр чиргүүлд байгаа хүүхдүүдэд 7 хоног бүр хүнсний зүйлээ өгдөг байсан ч 10 хүүхдэд тэр өгсөн жоохоо холн төдийлөн хүрэлцдэггүй байв. Тухайн үед 6 настай байсан охид Жордан Турпин маш их өлснөөсөө болоод мөсөн дээр кетчуп гэж хүртэл түрхэж идэн голоо зогоодог байж. Тэгээд ингэж явсаар 2010 онд тэднийх Рио Вистагаас нүүснийхэн дараагаар тэдний хөршүүд нөгөө хүүхдүүдийгээ байлгаж байсан чиргүүл орчмоос нэг хэмжээний овоолсон баас, овоолсон хог болдог. Тэр ч байтугай чиргүүл дотор нь орж үзэхэд маш их үгсэн муурнуудыг зогцсноос болж тэсгийн аргагүй өмхий ханхалж байсан төдийгүй хүн хөвтүүлээд гинжилчихдэг байсан юм уу гэмээр хөдлөхгүйгээр бэхэлсэн ор тэр чиргүүл дотроос олсон. За ийм амьдралаас өөр амьдрал байдгүй юм уу гэмээр бодол төрдөг болчихсон гэж хэлэхэд болох уус хүүхдүүдэд авралын од нь болсон явдал 2018 оны 1 сард тохиолддог. Тэр нь юу байсан бэ гэхээр Луисын 17 настай охин нэгэн шөнө цонхоороо үсэрч зугтан ойр хавийн төлбөртэй утаснаас 911 рүү залгаж манай дүүнэр орон дээрээ гинжлэгдсэн байгаа. Туслаач бид олон жил ийм байдалтай амьдарч байна гэж хэлж чадсанаар үгээр хэлхийн аргагүй эрүүшүүлтэн дунд амьдарсан тэдний энэ олон жилийн зовлонт амьдрал аз жаргалаар солигдоход тун ойртлоо. Уг дуудлагын дагуу цагдаа нар Лос Анжелес хотын гадна орших Пэрис гэх газарт байрлах гэрт нь ирэхэд маш аимшигтай нөхцөл цагдаа нарыг хүгдсэн байгаа юм. Учир юу вэ гэвэл Турпинчүүдийн байшингаас дор хаяж хэдэн сарын турш усан дороогүй юм уу гэмээр халтар царайтай, муухай үнэртэй, мөн наранд удаан хугацаанд гараагүйгээс хухай цагаан арьстай болсон хоол тэжээлийн дутагдлын улмаас асар их тураалтай 2-оос 29 настай 13 хүүхдийг олдог. Тухайн үед 22 настай нэг хүү орон дээр гинжлэгдсэн байдалтай 12 настай нэг хүүхдийнх нь гар бүр 4 сартай хүүхдийг шиг жижигхэн болтлоо дутуу хөвгөлтэй байсан байгаа юм. Цагдаа нар тэр даруй гинжлэгдсэн залуугаас мэдүүлэг авахад хүүг хулгай хийгээгүй гэж хичнээн хэлсэн ч Дэвид Луис хоёр залуугийн үгийг үл тоож гэрээсээ хоол хулгайснаар зогсохгүй дээрэс нь эцэг ихээ хүндлэхгүй худлаа ярьсан гэсэн шалтгаанаар ийм шийтгэл амссан. 3 хоногийн турш хоол ундчгүй ийм байдалтай байгаа гэж цагдаа нарт хариулсан байна. Мөн Дэвид Луис хоёр өөрсдийг нь хүүхдүүдэд ингэж ханддгийг хөршүүд эргэн тойрны хүмүүс нь мэдчихгүй гэхээс үхтлээ айдаг байсан болохоор хүүхдүүдээ ерөөсөө бүр огт гэрээс нь гаргадаггүй байсан. Мөн яг нөгөө нэг хумсаа нуусан муур гэдэг шиг энэ байдлаа далдлахын тулд сошиал орчинд аз жаргалтай гэр бүл шиг жүжиглэж авахулсан зургуудаа тогтмол нийтэлдэг байснаас энэ хэрэг нь олон нийтэд ил болох үед тэдний хөршүүд найз нөхдийг нь ихээхэн шоконд оруулсан. Луис өөрийн гэр бүлийн доторх энэ аимшигт байдлаа далдлан өөрийгөө хүүхдүүдтэй санаа тавьдаг сайн ээж гэж ойр дотныхондоо харуулах зорилгоор хүүхдүүдээ Диснейленд руу авч яван хаа нэг хүүхдүүдийн төрсөн өдрийг хамт тэмдэглэхийнхээ хажуугаар зураг даруулан өнөөх сошиалдаа идэвхтэй постлдог байсан. Хүүхдүүдийн амьдралын цөөн хитгэн жаргалтай өдрийг ингэж муухайгаар ашиглах нь тунч харамсалтай гэмээр.
Тухайн үе цагдаа нар Дэвидийн ээжээс нь мэдүүлэг авахад ээж нь л гэхэд ач нараа 5 жилийн турш огт хараагүй байсан талаараа мэдүүлсэн. Одоо эмээ нь ач нараа харъя гэд залгахад бид аяллаар явж байна. Эсвэл хүүхдүүд өвдчихсэн байгаа гэх мэтэр ээжийг бол аргалчихдаг байсан. Тэгээ гэрт нь хурж ирээд эмээ нь хүүхдүүдээ ингээд харъя гэдгийн угууд нь Дэвид бол асар ихээр уурлаж ээжигээ хөөж тугаад гэртээ ч оролдохгүй байсан байх юм. Хөршүүдээс нь цагдаа нар мэдүүлэг авахад хөршүүд нь Дэвидийн бага насны хүүхдүүдийг хизээч харж байгаагүй байсан. Хашаанда зүлэг ногоогоо янзлах үеэрээ бүр хаа нэг хизээч нар үзээгүй юм уу гэмээр хухай цагаан арьстай болсон тэдний том хүүхдүүдийг харсан талаараа цагдаа нарт мэдүүлжээ. Турпинчуудын хүүхдүүдийн хувьд тэд хизээч энгийн хүүхдүүдийн адил жинхэнэ тоглоомыг амьдралтаа ч харж байгаагүйсэн. Өдөр тутамдаа хоол идэх цаг болон угаалгын өрөө рүү явах цагаас бусад үед бол хүүхдүүд ихэвчлэн өрөөндөө төгжигддэг байсан нь цагдаа нарын шалгалтаар тодорхой болдог. За цагдаа нар бол хүүхдүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Харин Дэвид болон Луис нарыг гэрээс нь баривчилжээ. Луисыг хоригдож байх үед түүний 42 настай эмэгтэй дүү уулзалтаар очиход нь Луис эхэндээ гин буруугүй мэд дүр эсгэж би үүнийг хийгээгүй. Би чамд юу болсныг тайлбарлахыг хүсэж байгаа ч өмгөөлөгч маань намайг өөргүйгээр нь юу ч битгий яриараа гэсэн болохоор би хэлж чадахгүй нь гэж мэлцэж байсан. Удалгүй Дэвид Луис хоёрын шүүх хурал болж тэдний прокурорын зүгээс 12 удаа хүүхэд ирүүдэн шүүрсэн. 12 удаа хилсээр хүүхэд гинжлэн шийтгсэн. Насанд хүрээгүй хүүхдийг зөв бусаар хүчирхийлсэн 7 хэрэг. Хүүхдийг хүчирхийлсэн 6 зүйл ангиар буруутгасан ба Дэвидэд 14-өөс доош насны хүүхдэд садар самуу үйлснийхэн төлөө нэмэлт ял төлөвлөсөн. Прокурорууд Луисыг $9 сая, Дэвидийг $12 сая төлөн батлан даалтаар суллах боломжтойгоор баривчилжээ. За Дэвид болон Луисын өмгөөлөгчийн зүгээс тэдний дүү Флорес болон Луисыг хоёуланг нь хүүхэд байхдаа ээж нь хүчээр биеэ үнэлүүлдэг байснаас Луисыг энэ гэмт хэргийг үлдэх шалтгаан болсон гэж яллыг нь бууруулахыг бол оролдож ирсэн. За шүүх хурлын үеэр энийг нь сонсоо сууж ирсэн Луисын дүү Флорес бид хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртдөг байсан нь үнэн. Луис 16 настай байхдаа хүнтэй суугаад явснаас нь хойш би хамгийн их хүчирхийлүүлэх болсон. Тэглээгээд би одоо өөрийнхөө хүүхдүүдийг хүчирхийлдэггүй. Харин ч өөрийнхөө туулсан амьдралыг үзүүлэхгүй тулд хичээж явдаг. Луиса өөрийн хийсэн энэ аимшигт гэмт хэргийнхээ ялыг үүрэх ёстой гэж шүүх танхимд хэлжээ. За ингэж явсаар эцэст нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Луис болон Дэвид эрүүдэн шүүсэн, хүүхдэд аюул учруулсан гэх мэт нийт 14 эрүүгийн хэрэгт буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч гин буруугаа хүлээдэг. Энэ шүүх хурлын төгсгөлд Riverside дүүргийн прокурор Майк Хестерн Дэвид болон Луис нарын хэрэг бүхэл бүтэн 13 хүүхдийн амь амьдралыг сүйтгэсэн. Алснаас өөрсгөө болгосон учраас эрхэм шүүгчээ таныг энэ хэргийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгтэй адил гэж үзэж шийтгэл оноогоосоо гэж би өөрийн зүгээс хүсэж байна гэж хэлсэн. За ингээд шүүх бол шийдвэрлэх шатандаа орж шүүхийн тогтоол гардаг. Ямархуу шүүхийн тогтоол гарсан бэ гэхээр Дэвид болон Луис нарыг 25 жилийн дараагаар тэнсэн суллагдах боломжтойгоор бүх насаар нь 20 ял оноожээ. Энэ шийдвэр гарах үед Луис 47 настай, Дэвид 55 настай байсан. Луиса Турпины хүүхдүүдийн 7 нь одоо насанд хүрсэн. Тэд одоо хамт амьдарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолсноор бие биелдарн сэргэж, гадаа хэвийн гардаг болсон. Хүүхдүүдийг олонний анхаарлаас хол байлгахын тулд хаана амьдарч сурч байгааг нь нууцладаг. Энэ нь ч зөв байх. Дэвид Луиса хоёрын хувьд гэх юм бол Дэвид одоо Калифорни мужийн шоронд, харин Луиса Төв Калифорнийн эмэгтэйчүүдийн хорих төвд ял хөдөлж байна. За энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Энэ удаагийнхаа дугаараараа нэг юм маш сонирхолтой сэтгэл өвтгсөн бүхэл бүтэн өөрийнхөө 13 хүүхдийн амьдралыг там болгосон хоёр араатны талаар хэдүүлээ ярилцлаа. Та бүхэнд энэ удаагийн дугаар маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн лайк болон subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.